Харин 1924 оноос эхлээд хожим Монгол Ардын хувьсгалт намын 4-р их хурлаас хойш том толгой хар шар феодал ван гүн бэс бэл тайж тойн дээдэс лам хуургуудтай тэмцэл эрчимжижээ. Чинээлэг иргэд сүм хийдийн мал хөрөнгийг хураах зүүнтний нуглаа улам гаарч ардын засаг бурхны шашин хоёр нэг тогоонд байтугай дэвэн дэлхийд багтж шингэхэн болжээ. Судлаач эрдэмтдийн дүгнснээр их хилмигдүүлэлт, өргөн баривчилгаа нь зөвлөлт холбоот улсад тогтсон сталинист тоталитар дэглэмийн зүгээс манайд тулган хүлээлгэж тухайн үеийн нам төрийн удирдах хүмүүс дотоод явдлын яамны ажилтнуудын гараар гүйцэтгүүлсэн түүхэн нарийн ээдрээтэй үндэсний хэмжээний аимшигтай аллаг туйлын эмгэнэлт явдал байлаа. 1910-ад оны дундаас 1940-од онуудад тэр цагийн хятад улс хийгээд Японд эзлэгдэж тусгаар тогтнолоо алдгаас сэрэмжлэн хамгаалах ганцхан бодит бололцоо бүхий арга зам бол зөвлөлт холбоот улсыг дагаж дэмжлэг тусалцааг нь авах явдал байсан аргачлгүй биз. Гэлээ гэхдээ тэр бүхний хариу төлөөсөнд зөвлөлт холбоот улсаас бүрэн хамааралтай болон хувирч Сталины лам нар том толгой феодал ховсголын эсэргүү этгээд ангийнх нь хувьд устдаг гэсэн хаттуу шахалж шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн эмгэнэлт түүх манайд бий. Монголын түүхэнд хар толб болон арилшихүйгээр үлдсэн энэ их хэлмэгдүүлэлтийн сүүдэр миний аав манай гэр бүл удам муксаагийн минь тойрч гарсангүй. Сонсдог ном Эм бүхэд байршлаа.